Ах их шинараа. Амар амгалан байг. Эдгэр жилүүдэд бид сайн мэдээ түгэж эзэнт гэрчлэлхийн түүний төлөө шаргуу ажилласан. Энэ хугацаанд чамгүй зовлоо. Бид эзэн эргэж ирэхдээ биднийг Тэнгэрийн хаанчлалд өргөнө гэсэн итгэл өвөртөлсөөр байна. Иймээс бид түүний нэрийг хадгалсан хэвээр л байгаа. Төгс өчид Бурхны эцсийн өдрүүдийн ажлыг гэрчлэхийг сонсохдоо бид Бурхныг яллаж эсэргүүцсэн шашны хүрээнийхний худал хуурмагт автсан байсан. Бид үзэл төсөөлөлтөд амьдарсаар байсан. Төгс өчид Бурхны ажлыг бид хизээж судалж байгаагүй. Библийн дагуу эзэнд итгэх итгэлээ хадгалж түүний төлөө хөдөлмөрлөж байгаа цагт тэр эргэн эрэхтэй биднийг Тэнгэрийн хаанчил руу өргөнө гэж бодсон. Эзэн Есүс нэг удаа ингэж хэлснийг бид мартжээ. Шөн дөлөөр хашгирах дуу гарч хараач сүт залуу ирлээ. Түүнийг угтан авцгаа гэлээ. Харагтун. Би үүдэн зогсоо тогшиж байна. Хэрвээ хэн нэгэн миний дуу хоолойг сонсоод хаалгаа нэвэл би түүн дотор орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллох болно. Үнэн дээр эргэн эрэхт нь өөрийг нь яаж угтахыг эзэн бидэнд маш тодорхой хэлжээ. Бурхны дуу хоолойг сонссноор л өргөгддөг. Энэ нь түүнийг өөрсдийнхөө нүдээр харж тодорхой илчлэл хүлээж авснаар хийгддэг юм. Ухаалаг охид бол Бурхны дуу хоолойг сонсож түүнийг эргэн эрэхт нь угтаж чадах хүмүүс юм. Гэтэл бид хизээч эзний дуу хоолойг хайж байгаагүй. Эзний эргэн эрэлтийг гэрчилж байгаа хэн нэгнийг сонссон мөртлөө үнэн замыг хайхтаа бүтлгүйцсэн. Бид хэтэрхий ихэрхүү бие тоосон. Ах их шинараа. Төгс өчид Бурхны чуулганы гэрч сүүлийн хэдэн өдөр бидэнтэй цуглаж олон үнний талаар нөхөрлөлөө. Тэдний үг үнэхээр сургамжтай байлаа. Би бас төгс өчид Бурхны үгийн зармийг уншиж тэдгээр нь үнэн практик гэдгийг олж мэдлээ. Эдгээр үгэнд би үнэмшсэн. Төгс өчид Бурхны эцсийн өдрүүд дэх ажил бол эзэн Иесус ажиллаа хийхээр эргэн ирсэн хэрэг байж болох юм. Гэвч надад бүрэн ойлгохгүй хэдэн зүйл байгаа учраас асуухаар би төгс өчид Бурхны чуулганы гэрчүүдийг төгс өчид Бурхны эцсийн өдрүүд дэх ажлыг гэрчлээч гэж урьдсан юм. За тэгээ та нар энэ талаар юу гэж бодож байна? Өнөөдөр энд ирж төгс өчид Бурхны үгийн талаар нөхөрлөх боломж өгсөн Бурханд талархъя. Төгс өчид Бурхны эцсийн өдрүүд дэх ажлын талаар ойлгохгүй зүйл байвал бидэнд хэлж болно. Үннийг хамтдаа хай. Тийм ээ. Эзэн талархъя. Чин эгчээ, ян эгчээ. Би эхний асуултыг асууя. Эзэн Есүс бидний төлөө загалмаа дээр нас эцэслэж биднийг нүглээс золин аварч нүглийг маань өршөөсөн. Хэдий бид үргэлжлүүлэн нүгэл үйлдэж хараахан цэвэрлэгдээгүй байгаа ч гэсэн эзэн бүх нүглийг маань өршөөж итгэлээр дамжуулан зөвтгөгтөхөд бидний хүргэсэн гэж үргэлж би боддог байсан. Эзний төлөө ажиллахын тулд бусад зүйлээ золиосол зовлон туулж төлөөс төлөхөд бэлэн байгаа цагт бид Тэнгэрийн хаанчлалд орж болно. Энэ нь бидэнд өгсөн эзний амлалт гэж би бодсон. Гэвч одоо зарим ах эгч нар энэ итгэлд эргэлзэж байгаа. Хэдий бид эзний төлөө хөдөлмөрлсөн ч нүгэл үлдэж дараа нүглээ улаадаг учраас хараахан цэвэрлэгдээгүй гэж тэд хэлдэг. Эзэн бол ариун учраас ариун бос хүмүүс түүнтэй уулзаж чадахгүй гэж тэд тайлбарласан. Миний асуулт бол эзний төлөө бусад бүх зүйлээ золиосолсон бид үнэхээр Тэнгэрийн хаанчлалд хүргэгдэж чадах уу? Бид энэ асуултын хариуг мэдэхгүй учраас та нарыг энэ тухай ярьж өгөөч гэж хүсэж байна. Тийм ээ. Энэ асуулт биднийг зовоогоо дуудаж байна. Би яг ингэж асуух гэж байлаа. Үүний хариуг хэлж өгнө үү? Тийм ээ. Юу эгчээ? Эзэн Есүс биднийг нүглээс маань хэлтрүүлсэн. Эзэн биднийг нүгэлгүй гэж хардаг. Эзний нэрийг хадгалж түүний төлөө хөдөлмөрлөж байгаа цагт бид Тэнгэрийн хаанчлалд орох биш үү? Энэ асуултыг ер нь асуух хэрэг байна уу? Тийм ээ. Эцсээ хүртэл тэсвэл бид аврагдах болно. Эзнийг ирэхэд бид Тэнгэрийн хаанчил руу шууд өргөгдөх болно. Гөө эгчээ. Үе аха. Та нарын хэлж байгаа буруу. Эзэн Есүс биднийг нүглээс хэлтрүүлсэн нь үнэн. Гэвч бид нүгэл үлдэж эзнийг байнга эсэргүүцэн худлаа ярьж хуурам мэхэлж эзний нэрийг гутаадаг. Энэ ч бас үнэн. Эзэн Есүс инхүү хэлжээ. Нүгэл үлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдгүй, харин хүү мөнхөд байдаг. Эдгээр нь эзэн Есүсийн өөрийнх нь үг. Бурхан бол ариун.
Бурхны хаанчлал бол ариун газар. Түүний төлөө хөдөлмөрлөж байгаа бид нүгэл үйлсэн хിവэр байгаа юм чинь Тэнгэрийн хаанчлалд ороход тохирох уу? Энэ боломжгүй гэж би боддог байсан. Эзэн итгэгчид бүгд ингэж боддог. Эзэн Есүс загалмай дээр нас эцлэхдээ биднийг золин аварсан. Иймээс бид бүх нүглээс хэлтрүүлэгдсэн. Эзэн биднийг нүгэлтэн гэж харахаа болсон. Бид итгэлээрээ дамжуулан зөв шударга болсон. Эцсээ хүртэл тэсвэл бид аврагдах болно. Эзнийг эргэж ирэхэд бид Тэнгэрийн хаанчил руу шууд өргөгдөх болно. Тэгвэл энэ үнэн мөн үү? Энэ яриаг батлах нотлохог Бурхан хизээ нэгэн цагт өгсөн үү? Хэрвээ энэ үзэл бодол үнэнтэй нийцэх юм бол үр дагавар нь юу ах вэ? Эзэнд итгэдэг бид түүний үгийг бүх зүйлийнхээ үндэс болго ашиглах хэрэгтэй. Эзний эргээ ирэлтэд яаж хандхад энэ нь бүх чамаатай. Ямар ч нөхцөлд бид түүний эргээ ирэлтэд хүний үзэл төсөөлд үндэслэн хандаж болохгүй. Ийм зан авирын үр дагаврыг бодоход ч ноцтой юм. Энэ нь фарисеучуд Месиягийн эрхийг хүлээх зураа Эзэн Есүсийг загалмай цовдлсантай адил. Үр дүн нь юу ах вэ? Эзэн Есүс хүн төрлөختний золион аврах ажлаа дуусгасан. Энэ бол үнэн. Гэвч хүн төрлөختнийг аврах Бурхны ажил дууссан. Энэ нь Эзэн Есүст итгэгч бид Тэнгэрийн хаанчил руу өргөгдөх шалгуурыг хангана гэсэн үг үү? Энэ асуултын хариуг хэн ч мэдэхгүй. Үнэн шүү. Бурхан нэг удаа ингэж хэлсэн. Намайг эзэн минь гэсэн бүхэн Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа миний эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тиймээс та нар ариун бай. Учир нь би ариун билээ. Бурхны үгийн дагуу Тэнгэрийн хаанчлалд орох хүмүүс нүглээс чөлөөлөгдөж, цэвэрлэгдсэн гэдэгт бид итгэлтэй байж болно. Тэд бол Бурхны хүслийг биелүүлж, дуулууртай байж, хайрлаж, түүнийг хүндэлдэг хүмүүс юм. Бурхан ариун бөгөөд Тэнгэрийн хаанчлалд орох хүмүүс түүнтэй хамт амьдрах учраас хэрвээ бид цэвэрлэгдээгүй бол Тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг яаж хангах вэ? Тиймээс итгэгчид бид нүглээс хэлтрүүлэгдсэн ба Тэнгэрийн хаанчлалд орно гэдэг үзэл маань Бурхны хүслийг буруугаар ойлгосон явдал юм. Энэ нь хүний төсөөлөөс гаралтай. Эзэн Есүс биднийг нүглээс хэлтрүүлсэн нь худлаа биш. Гэвч энэхүү уучлалаар дамжуулан бид бүрэн цэвэрлэгдэж Тэнгэрийн хаанчлалд орох хэрэгтэй болсон гэж Эзэн Есүс хэлээгүй. Энэ баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэгвэл нүглээс хэлтрүүлэгдсэн хүн Тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж бүх итгэгчид яагаад боддог юм бэ? Тэд юуг нотлохоо болго ашигладаг вэ? Энэ баримтаа тэд яаж баталдаг вэ? Библиэд бичсэнчлэн тэд энэ итгэлээ Паул болон бусад элчүүдийн үгэнд үндэслэдэг гэж олон хүн хэлдэг. За тэгвэл Паул болон бусад элчийн үг Эзэн Есүсийн үгийг төлөөлдгүү гэж асууя. Тэдгээр нь ариун сүнсний үгийг төлөөлдөг. Хүний үг Библиэд байж болно. Гэхдээ эдгээр нь Бурхны үг гэсэн үг үү? Библиэс тодорхой харж болох нэг баримт бий. Бурхнаар магтагдсан хүмүүс түүний үгийг сонсож, түүний ажил дуулууртай байж чаддаг. Тэд бол түүний замыг дагдаг. Бурхны амлсныг өвлөн авах эрхтэй хүмүүс юм. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй баримт. Хэдийгээр итгэгч бидний нүгэл өршөөгдсөн ч цэвэрлэгдээгүй байгаа. Бид нүгэл үйлдэж Бурхныг эсэргүүцсэн хിവэр байгаа. Бурхан бидэнд ингэж хэлсэн байдаг. Тиймээс та нар ариун бай. Учир нь би ариун билээ. Намайг эзэн минь гэсэн бүхэн Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа миний эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Бурхны үгээс нүгэл нь өршөөгдсөн бүхэн Тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг хангахгүй гэдэгт бид итгэлтэй байж болно. Хүмүүс цэвэрлэгдэх ёстой. Тэд Тэнгэрийн хаанчлалд орохын өмнө Бурхны хүслийг биелүүлэгч болох ёстой. Энэ бол ницаагдашгүй баримт. Тийм ээ. Бурхны хүслийг ойлгох гэдэг нь бидний сансан шиг тийм энгийн биш болол та. Нүгэл маань өршөөгдснөөс болж бид цэвэрлэгдэхгүй юм байна. Бид эхлээд үнний зарим бодит байдлыг олж авах ба Бурхны магтаалыг хүртэх ёстой. Тэгвэл Тэнгэрийн хаанчлалд орох хэрэгтэй болно. Хэрвээ үннийг хайрладгүй, үннээс залхаж, эсвэл бүр үзэн яддаг бол мөн шагнал болон тэтэм эрэл хийлж Бурхны хүслийг тоохгүй, Бурхны хүслийг биелүүлэхгүй бол мууг хийж байгаа хэрэг биш гэж юу? Эзэн ийм төрлийн хүнийг магтдаг.
Тийм бол бид хоёр нүртэй фарисеуч хүчиг болно. Бид нүглээ уучлуулсан ч Тэнгэрийн хаанчлалд орох чадваргүй хിവэр байгаа. Энэ бол маргаангүй үнэн. Үргэлжлүүлэн нөхөрлөе. Эзэн Есүс нүглийн мань өршөөсөн. Ямар нүглийг тэр өршөөсөн бэ? Эзэнд итгэж эхэлсний дараа бид ямар нүглээ улаадаг вэ? Гол нүглүүд гэж Бурхны хууль тушаал эсвэл үгээс урвдаг тэдгээр бодит нүглийг хэлж байгаа юм. Хүмүүс бид Бурхны хууль тушаалаас урвсан учраас түүний хуулиар яллагдаж шийтгэгдэх байсан. Тиймээс эзэн Есүс солин аврах ажлаа хийхээр ирсэн. Бид зөвхөн эзэн Есүст залбирч нүглээ улааж гэмших хэрэгтэй ба тэр биднийг өршөөж дараа бид түүний хуулийн дагуу яллалт шийтгэлийн бай болохоо болно. Бурхан биднийг нүгэлтэн гэж үзэхээ болно. Ингэж бид Бурханд шууд залбирч хашгиран уйлж түүний арвин нэгүсэл үннийг хуваалцаж чадна. Энэ бол бидний үргэлж ярьдаг нэгүслийн нэрэн үдэх авралын жинхэнэ утга учир юм. Энэхүү аврал нь цэвэрлэгдэж Тэнгэрийн хаанчлалд орохдоо ямар ч хамаагүй. Энэ нь хоёр тустай зүйл гэдгийг та нар ойлгох ёстой. Учир нь нүглээ өршөөлгөж аврагдсан бүхэн Тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж эзэн Есүс огт хэлээгүй. Төгс хүчит Бурхны зарим үгийг уншицгаая. Тэр үед Иесусийн ажил нь бүх хүн төрлөختнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан. Чи түүнд итгэсээр байгаа цагт тэр чамайг золин аврах байсан. Хэрвээ түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурхныг эсэргүүцсэн тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Иесус хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш. Харин хүн цаашид нүгэлгүй болсон. Түүний нүгэл өршөөгдсөн. Чи итгэх хэлэм бол цаашид хизээч нүгэлтэй болохгүй. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор дотор нь суулгагдчихсан байсан. Сатаны олон мянган жилийн завхарлын дараа хүний дотор Бурхныг эсэргүүцэх угийн чанар суусан. Иймд хүнийг золин аврах үед энэ нь зөвхөн золин аврал байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт угийн чанарыг арилгаагүй байсан. Ингэж их бузардсан хүн Бурханд үйлчлэхийн тулд өөрчлөгдөх ёстой. Эдгээр шүүлт болон гисгэлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохор завхарсан мөн чанарын талаар бүрэн мэдснээр бүрэн өөрчлөгдөж цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурхны хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Хүнийг золин аварч нүглийн өршөөсөн боловч түүний гин бурууг Бурхан мартсан гэж зөвхөн үздэг ба тэдгээр гин буруугийн дагуу ханддаггүй гэж үздэг. Гэвч хүн махан биед байж нүглээс ангид байж үзээгүй бол тэрээр үргэлжлүүлэн нүгэл үлдэх ба төгсгөлгүйгээр өөрийн завхарсан сатааны зан чанарыг илчлэх болно. Энэ бол хүний туулж буй амьдрал ба нүгэл болон уучлалын эцэс төгсгөлгүй давталт юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үлдээд оройн наминчилдаг. Иймд нүглийн төлөөс нь хүний хувьд үрд үр дүнтэй байсан ч энэ нь хүнийг нүглээс аврахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л хийгдээд байна. Төгс хүчит Бурхны үг маш тодорхой биш гэж юу? Тийм ээ. Тэгэхээр маш Төгс хүчит Бурхны үгс энэ асуултанд маш тодорхой хариуллаа. Эдгээр үгийг сонсон гутаал бид ойлгож байна. Нэгүслийн эрен үед эзэн Иесус хүн төрлөختнийг нүглээс хэлтрүүлэх гэж золин аврах ажлаа хийсэн нь тэднийг итгэлээр зөвхт болгож итгэлээр аварсан юм. Гэвч нүгэл нь өршөөгдсөн хүн бүхэн Тэнгэрийн хаанчлалд орж болно гэж эзэн Иесус хэлээгүй. Учир нь эзэн Иесус бид бүгдийн нүглийг өршөөсөн байж болох ч сатааны уг чанарыг маань хизээж өршөөгөөгүй.
Бидний доторх эхэрхүү аминчхан зан, худал хуурмаг, ёрын муу зэрэг завхарсан зан чанар манд байсаар л байна. Эдгээр зүйл бол нүглээс илүү гүнзгий юм. Тэднийг шийтгэхэд илүү хүндрэлтэй. Хэрвээ сатаанлаг уг чанар завхарсан зан чанар зэрэг Бурхныг эсэргүүцдэг зүйлсийг шийтгэхгүй бол бид олон нүгэл үлдэхгүй байж чадахгүй. Бид хууль зөрчхөөс ч долоондор илүү жигшмээр нүгэл үлдчихэж магадгүй. Фарисеучуд яагаад эзэн Иесусыг ялаж эсэргүүцэж чадсан бэ? Тэд түүнийг яаж загалмай цовдлож чадсан бэ? Энэ нь хүний сатаанлаг уг чанар шийдэгдээгүй бол хүн нүгэл үлдэж Бурхныг эсэргүүцэж Бурханаас урвсаар байх юм баталгаа. Тийм ээ. Бид олон жилээ эзэнд итгэж нэг зүйлийг туулж мэдэрсэн. Өөрөөр хэлбэл хэдийгээр нүгэл маань өршөөгдсөн ч бид үргэлж нүгэл үлдэхгүй байж чадахгүй. Бид худлаа ярьж хуурч нэр хүнд байр суурь эрэлхийлэхдээ зал хэргэлсээр байна. Бид хариуцлагаас хүртэл зүгтааж өөрийнхөө төлөө бусдыг асуудалд оруулдаг. Байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан гамшигтай тулгарч зовхтол бид Бурхныг буруутгаж түүнээс урвдаг. Бурхны ажил бидний үзэлтэй нийцэхгүй бол Бурхныг үгүйсгэж, эсэргүүцэж, шүүдэг. Хэдийгээр нэр дээрээ Бурханд итгэдэгч бусад хүнийг хүндэлж дагсаар байдаг. Хэрвээ бидэнд байр суурь байвал ахлагч пасторууд болон фарисеучудтай яг адилаар бид өөрсдөө магтаж гэрчилдэг. Бид Бурхан минь таашилж өөрсдөө хүндлүүлж бишрүүлэхийг оролддог. Бид Бурханд барьсан тахилыг хулгайлж өөрийн болгодог. Бид атаархуу болж эрхмэлдэг зүйлс махан биеийнхээ хүсэл болон сэтгэл хөдлөлөө дагдаг. Бид аливааг эзэмшиж бүлгээ байгуулж өөрсдийн гэсэн жижиг хаанчлалыг бий болгодог. Эдгээр нь бүгд тодорхой баримт. Хэрвээ сатаанлаг уг чанар, зан чанар маань шийдэгдэхгүй бол нүгэл маань сая удаа өршөөгдсөн ч Тэнгэрийн хаанчлалд орох эрхгүй гэдгийг бид харж чадна. Бид нүгэл үйлдэж Бурхныг эсэргүүцэж чадна гэдэг баримт нь биднийг сатаанд харьяалагдсан хэвээр Бурхны дайсан ба түүгээр яллагдаж шийтгэгдэх нь гарцаагүй гэдгийг харуулж байна. Яг л Библиэд хэлсэнчлэн учир нь үнний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатаагаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. Харин шүүлт болон эсэргүүцэгчдийг залгих галын хилэнг айдстайгаар хүлээх нь гарцаагүй. Төгс хүчит Бурхны үгийг уншицгаая. Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй. Эсвэл Бурхнаар төгс болохуулаагүй. Чам мэтийн нүгэлтэн Бурхны зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн өөрийн хуучин шинж чанартайгаа байгаа чиний хувьд чи Есүсээр аврагдсан бөгөөд Бурхны авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа нь үнэн боловч чи нүгэлтэй биш, бузар биш гэдгийг энэ батлахгүй. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй юм бол чи хэрхэн ариун байж чадах юм бэ? Дотроо чи ариун бус хувиа хичээсэн өөдгүй байдалд эзлэгддэг. Гэсэн ч чи одоо ч Есүстэй хамт буухыг хүсдэг. Тийм азтай явдал байна уу? Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон. Чи дөнгөж золин аврагдсан. Гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурхны зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж цэвэрлэх ажлыг Бурхан бичлэн хийх ёстой. Хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар чи Бурхны сайн ёроолыг хуваалцах эрхгүй байх болно. Учир нь чи хүнийг удирдах Бурхны ажилд нэг алхмыг орхигдуулсан. Энэ нь өөрчлөгдөж төгс болгох гол үе юм. Иймээс дөнгөж аврагдсан нүгэлтэн чи Бурхны өв залгамжлыг шууд өвлөн авах чадваргүй юм. Та нарын харж байгаагаар бид эзэн Есүсээр золин аврагдсан ч сатаанлаг зан чанартай амьдарч нүгэл үйлдэж Бурхныг эсэргүүцсээр байна. Нүглээс чөлөөлөгдөж Бурхны зүрх сэтгэлийн дагуу байхын тулд бид Бурхны эцсийн өдрүүдийг шүүлт цэвэршүүлтийг туулах ёстой. Тэгвэл Тэнгэрийн хаанчлалд орох хэрэгтэй болно. Үнэн хэрэгтээ эзэн Есүс нэг удаа ингэж хэлсэн. Би та нарт зориулан орон байр бэлтгэхээр явна. Хэрвээ би яваад та нарт зориулан орон байр бэлтчихвэл дахин ирээд та нарыг өөртөө авах болно. Би хаана вэ? Та нар ч бас тэнд байх юм. Эзэн бидэнд орон байр бэлтгэхээр ботсон ба
Дараа нь биднийг авахаар эргэж ирэх болно. Үнэн хэрэгтээ авах гэдэг нь бидний эцсийн өдрүүдэд дахин төрүүлэх түүний төлөвлөгөө юм. Эзэн ажиллаа хийхээр эрэхтэй Бурхны үгээр шүүж цэвэрлэж төгс болгохоор сэнтийнхээ өмнө биднийг аваачих болно. Гамшиг ирэхээс өмнө тэр биднийг ялагч болгох болно. Түүний биднийг авах үйл явц нь үнэн хэрэгтээ биднийг яаж цэвэрлэж төгс болгох вэ гэдэг явдал юм. Эзэн эцсийн өдрүүдийг шүүлтийн ажиллаа хийхээр газар дээр ирчихсэн байна. Түүнтэй хамт амьдрахаар бид түүний сэнтийн өмнө өргөгдөөд байна. Энэ нь эзэн биднийг авахаар ирэх тухай зөвнөлийг бүрэн биелүүлж байгаа биш үү? Агуу гамшиг төгссөний дараа газар дээр Христийн хаанчлал байгуулагдах болно. Агуу гамшигын цэвэршүүлтээс амьд гарсан хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орон байртай байх болно. Сүүлийн хэдэн жилд зүрх сэтгэл минь үргэлж зовдөг байлаа. Хэдийгээр эзэн Есүс нүглийг маань өршөөсөн ч бид нүгэл уйлдэж эзнийг байнга эсэргүүцсээр л байна. Эзэн ариун гэдгийг тооцвол бидэн шиг үргэлж нүгэл уйлддэг хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй юу гэж бодогддог. Эзэнд талархъя. Өнөөдөр та нар ярихыг сонсоод зүрх сэтгэлийг минь зовоож байсан эдгээр зүйл ариллаа. Эзэн Есүс нүглийг маань өршөөсөн боловч сатанлаг уг чанарыг маань хизээж өршөөгөөгүй. Тиймээс бид үргэлжлүүлэн нүгэл уйлдэж эзнийг эсэргүүцдэг. Бид Тэнгэрийн хаанчлалд орохын тулд Бурхны шүүлт ба цэвэрлэгийг туулж нүгэлт уг чанараа шийдвүлэх ёстой юм шиг санагдаж байна. Шүүлт болон цэвэрлэгээ үнэхээр шаардлагатай юм. Тийм ээ. Үүний тухай ярихаар зарим хүмүүс эзний төлөө зовж золиосолдог Паул шиг шавнаар Тэнгэрийн хаанчлалд орох шаардлагыг хангасан биш гэж юу гэж асуудаг. Паулын нэгэнтээ хэлсэнчлэн би сайн тэмцлэр тэмцэж явах замаа дуусгаж итгэлээ хадгалсан. Одооноос эхлээд надад зориулсан зөвхт байдлын дитэм зэхэгдэжээ. За яах вэ, Паул эзний төлөө хөдөлмөрлөөд зөвхт байдлын дитмийг өвлөж авсан. Иймээс Паул шиг хөдөлмөрлөвөл бид ч гэсэн зөвхт байдлын дитмийг өвлөн авч Тэнгэрийн хаанчлалд орж болох биш үү гэж олон хүн боддог. Энэ үнэн үү? Паулын хэлсэн эдгээрийг Бурхны үгэнд үндэслэсэн үү? Паул шагнал авч дитэм өвлөн авсан гэж эзэн Иесус хэлсэн үү? Паул Тэнгэрийн хаанчлалд орсон гэж ариун сүнс гэрчилсэн удаа бий юу? Эдгээр зүйлийн аль нь ч Библиэд бичигдээгүй. Тийм ээ. Паул бол дитэм өвлөн авч Тэнгэрийн хаанчлалд орох хүн гэж эзэн Есүс хизээч хэлээгүй. Тийм ээ. Эдгээр нь бидний ховын үзэл төсөөл юм. Үүнээс харвал Паулийн үг ямар ч баримтаар нотлогдохгүй байна. Тиймээс бид Паулийн үгийг Тэнгэрийн хаанчлалд орохын үндслэл болгож болохгүй. Мөнхийн ам олж авч Тэнгэрийн хаанчлалд орох тухайд эзэн Иесус ингэж хэлсэн. Намайг эзэн минь гэсэн бүхэн Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа миний эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр маш олон хүн эзэн минь бид таны нэрээр иш үзүүлээгүй гэж юу? Таны нэрээр жүтгэрүүдийг хөөгөөгүй гэж юу? Мөн таны нэрээр гайхамшгуудыг үлдэж байгаагүй гэж юу гэх болно. Тэгтэн би тэдэнд ингэж хэлнэ. Би та нарыг хизээж танихгүй. Ёс бусыг үлдэгчид та нар надаас зайл гэж хэлнэ. Эзэн Иесусийн үг нэлээд тодорхой юм. Тэнгэрийн хаанчлалд орохын тулд хүмүүс ёрын муу нүглээ орхиж цэвэрлүүлж Бурхны хүслийг дагах ёстой. Хэрвээ тэд хичээл чармаалтууд ихнэр хөдөлмөрлөж золиосолдог мөртөө нүгэл үлдэж Бурхныг эсэргүүцсээр байвал Бурхны замыг дагаж чадахгүй бол ёрын мууг үлдэгчид бөгөөд Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Нөгөө талаар Паул сайн тэмцлэр тэмцэж замаа дуусгаж итгэлээ хадгалах нь Тэнгэрийн хаанчлалд орж шагнуулах боломжийг түүнд олгоно гэж хэлсэн. Энэ нь эзэн Иесусийн хэлсэнтэй зөрчилдөж байгаа нь илэрхий биш үү? Паулийн бодлоор бол эзний төлөө хөдөлмөрлснөөр шагнал хүлээн авч Тэнгэрийн хаанчлалд орж чадна. Хэрв тийм бол
Сайн мэдээ түгээхийн тулд далай тэнгис газраар аялдаг мөртлөө эзэн Иесусыг эсэргүүцэж ялалдаг Юудан фарисеучуд Тэнгэрийн хаанчлалд орж чадаагүй биш гэж юу? Эзний нэрээр номлож чөтгөрийг хөөн зайлуулдагч Бурхны замыг дагдаггүй хүмүүс бас Тэнгэрийн хаанчлалд орох эрхгүй биш гэж юу? Энэ үзэл бодол хэтэрхий утгагүй биш гэж юу? Тийм ээ. Фарисеучуд юу ч хийсэн эзэн Иесусийн магтаалыг яагаад олж авч чадаагүй вэ? Учир нь тэд зөвхөн хувийн эрх ашиг, шагналын төлөө сайн мэдээ түгээж зовлон туулсан. Бурхан бол зөвхт Бурхан хүмүүсийн оюун санаа зүрх сэтгэлийг хардаг. Иймээс эзэн Иесусыг ажиллаа хийх үед тэд бүрэн илчлэгдсэн. Тэд байр суурь орлогын их үүсвэрээ хамгаалахын тулд эзэн Иесусыг улаан яллаж эсэргүүцсэн. Тэд бол эзэн Иесусийн дайснууд бөгөөд түүнийг загалмай цовдлсон. Эцэст нь тэд Бурханд хараагдаж шийтгүүлсэн. Энэ бол олонний мэддэг баримт. Тийм ээ. Тийм ээ. Өөрийнх нь төлөө шаргуу хөдөлмөрлөдөг хүмүүсээ Тэнгэрийн хаанчлалд орно гэж эзэн Есүс хэлээгүй. Тэнгэрлэг эцгийн хүслийг дагдаг хүмүүс л Тэнгэрийн хаанчлалд орж чадна. Тэднийг ингэж хэлэхээр л би ойлгож байна. Хэрвээ бид эзний нэрээр зөвхөн ажиллаж номлож түүний үгийг хэрэгжүүлэхгүй бол Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Ах эгч нараа. Эцсийн өдрүүдэд шашны хүмүүс яах вэ? Тэр хүмүүсийн олонх нь Юудын фарисеучуд байна. Хэдийгээр тэд эзний төлөө хөдөлмөрлөдөгч хийсэн болгоно нь ерөөл шагнал авах гэж хичээж ирсэн. Тэд эзний үгийг хэрэгжүүлдэггүй. Эсвэл эзэнд дуулууртай байдаггүй. Иймээс тэд ажил хийж золиос гаргахдаа хүсэл шохоорхлынхоо дагуу хийдэг. Тэд байр суурь нэр алдрын төлөө өөрсдийгөө өргөмжилж, өөрсдийнхөө тухайг ирчилдэг. Тэд практ зүүсгэж хаанчлалаа байгуулдаг. Зарим нэг ажлыг хийж зовлон туулсныхаа дараа ч гэсэн тэдний олонх нь ахлах байдалдаа дулдуйдан Тэнгэрийн хаанчлалд орон байр өхийг Бурханаас бардамнан байж гуйдаг. Эдгээр хүмүүс ялангуяа пастор ахлагчид Бурханы магтаалыг яаж хүртэх вүлээ? Эцсийн өдрүүдэх Бурханы шүүлтийн ажилтай нүүр тулахдаа түүний хүлийн зөвшөөрөггүйгээр барахгүй. Байр суурь, орлогын их усүрээ хамгаалахын тулд төгс хүчит Бурханыг улаарын эсэргүүцэж ялалдаг. Тэд Бурханыг загалмай дахин цовдлсон. Тэд Бурханы зан чанарыг аль эрт хэлгэнүүлсэн. Энэ баримт биш гэж юу? Бид ойлгоогүй хэвээр л байна уу? Эзний төлөө хөдөлмөрлөж, золиослдог бид заавал Тэнгэрийн хаанчлалд орох албагүй гэдгийг батлахад эдгээр баримт хангалттай. Эзэнд итгэдэг боловч үгийг хэрэгжүүлж, тушаалын дагдаггүй бид нар Бурханыг хайрлах хайр түүнд дуулууртай байх хүсэлтэд хөдлөгддөггүй. Ерөөл болон тэнгэрт орохыг л ирж хайж Бурханыг мэхэлж ашиглаж байна. Хэр их ажил хийж, хэр их зовсноос үл шалтгаалan бид Бурханы магтаалыг олж авахгүй. Амен. Ах эгч нараа, төгс хүчит Бурханы үгийг ахаад уншицгаая. Өнгөцхөн харвал хүмүүс Бурханы төлөө өөрсдийгөө зарцуулж ажиллангаа байнга уйман бужигнаж байдаг мэт санагддаг мөртөө үнэн хэрэгтээ тэд ерөөл хүртэж эсвэл хаад мэт хаанчлахын тулд өөрсдийн хийх дараагийн алхмыг зүрх сэтгэлийнхээ гүний нууцхан хэсэг тооцоолж байдаг. Хүний зүрх сэтгэл Бурханыг таашааж байхын зэрэгцээ мөн Бурханы эсрэг арга мэх зохиож байдаг гэж хэлж болох юм. Ийм нөхцөл байдалтай хүмүүс Бурханы гүн гүнзгий зөв үсэл жигшилтэд тулгардаг. Альва хүн өөрийг нь мэхэлж эсвэл ашиглаж байхыг Бурханы зан чанар төвчдөггүй. Бурханыг дагах явцдаа дандаа зовн шаналсан, хүнд хэцүү бүх цагийн туршид түүнийг дагсан, түүнтэй сайн муу бүх цагийг хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг чи амьдран харуулаагүй. Чи өдөр бүр Бурханы хойноос гүйхийг хүсдэг ба утга учиртай амьдралаар амьдрах талаар хизээч бодож байгаагүй. Чи ямар ч тохиолдолд Бурхан бол зөвхт гэдэгт итгэдэг гэж хэлдэг. Чи түүний төлөө зовсон, түүний төлөө ийш тийшээ гүйдэг, өөрийгөө түүнд зориулсан ба ямар ч цаашаал хүлээн аваагүйгээ үл харгалзан чи шархуу ажилласан. Тэр гарцаагүй чамайг санаж байгаа. Бурхан зөвхт гэдэг нь үнэн. Гэсэн ч түүний зөвхт байдал нь ямар ч ариун бус зүйлээр сэвтэхгүй. Энэ нь хүний ямар ч хүслийг агуулдаггүй ба
махан бие буюу хүний наймаалцлаар сэвтэхгүй. Тэрслүү бөгөөд эсэргүүцэж байгаа бүхэн түүний замыг дагаж мөрдөхгүй байгаа бүхэн шийтгүүлэх болно. Хинч уучлагдахгүй, хинч өршөөгдөхгүй. Би ямар төрлийн хүмүүсийг хүсдгийг чи мэдэх ёстой. Ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй. Ариун бус хүмүүс ариун газрыг бохирдуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж олон жилийн турш ажилласан ч эцэстээ өрөвдмөр бохир заваа хിവэр байвал миний хаанчлалд орохыг хүсэж байгаа чинь Тэнгэрийн хуйлд төвчшгүй юм. Дэлхий үүснээс эхлээд өнөөдрийг хүртэл миний тааллыг амссан хүмүүс миний хаанчлалд амархан орох боломжийг би хизээч олгож байгаагүй. Энэ бол Тэнгэрийн дүрэн бөгөөд хэн ч хүнийг зөрчиж чадахгүй. Хэрвээ чи зөвхөн шагнал горлож байгаа ба өөрийн амийн зан чанарыг өөрчилөхөөр тэмүүлэхгүй байгаа бол чиний бүх хичээл чармайлт талаар өнгөрөх болно. Энэ нь хувиршгүй үнэн юм. Бурхны үгээс бид тэр бол ариун зөвхт гэдгийг харж байна. Бурхан бохир завхарсан хүмүүсийг хаанчлалдаа яагаад ч оруулахгүй. Тийм ээ. Энэ нь Бурхны зөвхт зан чанараар тодорхойлогддог. Бид үннийг олж авч завхарсан зан чанараасаа ангиж ирж Бурхнаар авахулж аврагдаж Тэнгэрийн хаанчлалд орохын тулд эцсийн өдрүүд дэх Бурхны шүүлт цэвэрлэгийг туулах ёстой. Энэ бол эргэлзэшгүй баримт. Тийм ээ. Таны хэлж байгаа практик юм. Та үнэн байдлыг минь үнэхээр тодорхойллоо. Би эзэнд олон жил итгэж түүний төлөө хөдөлмөрлөхийн тулд бүхний золиослсон ч үнэндээ энэ нь шагнал Тэнгэрийн хаанчлалд орохын тулд байж. Би ерөөсөө эзний үгийг хэрэгжүүлж, эзэн дуулуур тавьж эзнийг хайрлаагүй. Хэрвээ төгсөчд Бурхан эзэнд итгэх итгэлийг минь ичмээр шалтгааныг илчлээгүй бол би хизээч эзнийг мэхэлж түүнийг ашиглаж байснаа мэдэхгүй байсан. Би буруу замаар үргэлжлүүлэн явж эзний төлөө хөдөлмөрөө Тэнгэрийн хаанчлалд орох оролтоор солихоор ичхүүргүйгээр оролцоор байх гэж. Эцэст нь яагад гэдгийг ч мэдэхгүй Бурханаар яллагдаж шийтгэгдэх байж. Одоо бодохоор үнэхээр хаймаар байна. Тийм ээ. Бидний ичлэх төгс хүчит бурхангүйгээр бид зан авирыг хизээч мэдэхгүй байж. Бурхны төлөө золиослж чадаж байгаа болохоор бусдаас илүү гэж бид өргөжлүүлэн бодсоор байх байж. Бид өөрсдийгөө мундаг гэж бодсоор ах эгч нарыгаа дорд үзэж тэдэнд сургамжилсаар байх байж. Бид өөрсдийгөө үнэхээр огт мэддэггүй байж. Бидний шиг бохир завхарсан хүмүүс Бурхнаар шүүгдэж цэвэрлэгдэх ёстой.